Тэгэхээр эцэдийн орн маань бол яг энэ даатгалтай зоон гэдэг энэ ойлголтыг бол хэрэгжүүлээд 3 дахь жилийнхаа нүрийг үзчихэ. За сүүлийн 3 жил бид нэг хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө эсвэл ингээ гинтэй ослол аваараас хамгаалахын төлөө одоо даатгалтай байлгая. Хэрвээ ямар нэгэн одоо ослын талхах юм бол бид нар ямар нэгэн зардалгүйгээр давтуулах аргыг олж одоо шийдвэрлэе гэж явж исэн бол энэ жилээс илүү одоо үйл ажиллагаагаа өргөжүүлээд энэхүү объект одоо ижидийн орнуудын объектуудыг даатгалд хамруулах мөн ажилчдыг нь даатгалд хамруулах, гинтэй ослын даатгалд хамруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах гэх мэтлэн үйл ажиллагаа маань өргөжөөд явж байна. Энэ маань бол нэлээд амжилттай хэрэгжээд энэ жилээс бид нар одоо дунд говь, хөвсгөл, хинти, говьалтай аймагуудад байгаа ижидийн орнууд маань бүгдөө ийм даатгалтай зон гэдэг энэ одоо ухт хонлоо орж ирж байгаа. Хүүхдийг аюулгүй эрүүл орчинд эрсдэлгүй энэ одоо байлгах үүднээс энэ экосистемийг бол одоо ингээд бүтээж байна. Одоо ингээд жил жилээр шатараатаагаар үйл ажиллагаа нь илүү өргөжөөд илүү олон компаниуд орж ирээд хүүхдийн төлөө илүү олон заа гэсэн компаниуд гарч иж байгаа. Бид нар маш их баяртай. Тэгээ энэ дээр бас энэ чиглэлийн байгууллагууд, энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргадаг байгууллагууд ингэж нэгдэж ингэж ажиллаж байгаа нь одоо Монгол улсад би бол анх удаа энэ хүүхдийн аюулгүй зооныг одоо ингэж бий болгож байна гэж бол харж байгаа. За энэ дээр бол 5 байгууллага хамтарч байна. Зөвхөн одоо энэ хашаан доторх эрсдэлгүй байлгах, эрсдлийг буулгах, эрсдэл гарсан тохиолдолд яах вэ гэдэг энэ экосистем дээр нь 5 байгууллага бол нэгтчээд явж байна. Гал ус цахилгаан, сантехник, байгалийн эрсдлээс үүдэлтэй гарч болох эрсдлүүдийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр ингээд эрсдлийн үнэлгээний ажлуудыг эхлүүлээд явж байна. За энэ бүхний дараа яах вэ гэхээр энэ Handyman гэдэг одоо энэ засвар үйлчилгээ, сервис үйлчилгээний энэ компани маань энэ эрсдлийн үнэлгээний дагуу эрсдлийг яаж буулгах вэ, эрсдлийг яаж удирдах вэ, яаж засвар үйлчилгээ хийх вэ, яаж сайжруулах вэ гэдэг дээр маань бас орж ирэхээр ингээд боллоо. Хүүхэд зорчиж байгаа, хүүхэд тоглож байгаа, хүүхэд хөгжиж байгаа ямар ч орчныг бид нар эрсдэлгүй, аюулгүй даатгагцсан орчин болгож болох юм байна. Энэ дээр одоо тухайн хүүхд хөгжлийнх нь газар нь, дээрээс нь даатгалынхын компани нь, тэгээд дээрээс нь эрсдлийн үнэлгээний газар, эрсдлийг буулгадаг газар болон энэ бүхнийг холбодог байгууллагууд нь ингээ хамтраад энэ экосистем буюу аюулгүй экосистемийг ингээ туршаад тэгээд амжилттай хэрэгжүүл болох юм байна гэдэг дээр бол ингээ ихтгэл төгс байгаадаа маш их баяртай байна.